2024 оны нийслэлийн багш нарт ирж ирсэн бодлогыг тайлбарлая. За энэ дээр болохоор А радиостой дамжуулах бөмбөрцгийн төвөөс BZ Q цэнийг байваа гэж. За тэгэхээр эхний А тохиолдол нь болохоор B нь А-гаас бага бөмбөрцгийн газардуулсан бол за энд ингээд газардуулсан байна. Q цэнийг ба бөмбөрцгийн харилцан үйлчлэлийн хүч ба энергийг олно гэж. За тэгэхээр газардуулна гэдэг чинь энэ гадаргуун потенциал юу болох вэ? Тэг байна гэсэн үг. Аль ч зэг дээр потенциал нь тэг. За тэгэхээр тэг потенциалтай байлгахын тулд бол юу болох вэ гэхээр эндээс өөр ямар нэгэн нөгөө талд нь толин цэнэг үүснэ. За жишээлбэл бид нар ингээд дамжуулагч гадаргуу авах юм бол дамжуулагч гадаргуун орчим ямар нэгэн цэнэг авах. За тэр цэнэгийн үүсэх цэцлэгийн хүчтгийн шугамыг харах юм бол ийм илүүтэй байдаг. За энэ нь бол юу болчихно вэ гэхээр нөгөө талаас яг энэ чиглэлтэй адилхан сөрөг цэнэг байна буюу толин дүрслэлийн аргаар гэж боддог. Нийсний дамжуулагчийн нөгөө талд нэг ийм цэнэг яах нь үүссэн мэтэр тайлбарж боддог. За тэгвэл энүүтэйгээр төстэй нөгөө талд ямар нэгэн эсрэг Q гэсэн цэнэг үүснэ гэж үзнэ. За Q эсрэг гэж үзнэ. Q эсрэг гэсэн цэнэг үүснэ. За тэгвэл энэ болохоор эндээс ишээгээ за төвөөс нь 10 дэш ямар нэгэн R гэсэн зайд байгаа гэж үзнэ. За тэгвэл энд дурын нэг цэг авъя. Энд нэг цэг авъя. За энэ цэгийн бодох юм бол эндээс энэ хүртэлх зайг R1, эндээс энэ хүртэлх зайг R2 гэж бодох юм бол энэ дээр юу болох вэ гэхээр K Q хуваах нь R1 дээр нэмэх нь K Q эсрэг хуваах нь R2 гэдэг бол тэгтээ тэнц байх хэвээр. Нэгсний ийм цэнэг гарч ирсэн ирээгүй газардуулсан учраас потенциал нь тэг байх хэвээр. За тэгвэл яг энэ аргаар бодох юм бол бид нар илүү өөр тохиромжтой амархан цэг сонгож авч болж байна. За жишээлбэл энэ цэгийг сонгож А гэдэг энэ цэгийг сонгож. За тэгэх юм бол эндээс бол бид нар энэ зайг мэднэ. Энэ зай юу болох вэ гэхээр А-гаас асуун B. Тэгэхээр дурын цэг сонгож болох бол K Q R1 гэдэг маань А-гаас асуун B. За нэмэх нь K Q эсрэг хуваах нь за зай нь болохоор R-ээс хасах нь B болно гэсэн үг. Нэгсний ийм зайг болно. Тэгэхээр биш R-ээс хасах нь A болно гэсэн үг. Радиус нь A биш. R-ээс хасах нь A. Тэнцүүдэг. За нэг юм тэгчл бодож болно. За эсвэл дахиад бид нар өөр нэг цэг сонгож. За жишээл энд B гэдэг цэг авчия. За энд бол A цэг дээр бичлээ. За тэгвэл B цэг дээр болох юм бол муу адил потенциал тэг байх хэвээр. За тэгэх юм бол энэ Q цэгийн үүсэх потенциал за тэрийг бичих юм бол K Q хоорондын зай энэ олно гэсэн үг. За эндээс бол A дээр нэмэх нь B. A дээр нэмэх нь B. Нэмэх нь K Q эсрэг хуваах нь за энэ зай гэсэн үг. Энэ зай чинь болохоор R дээр нэмэх нь A. R дээр нэмэх нь A. Тэнцвүүдэг гэсэн. За энэ систем төслийг бид нар бодох юм бол юу болж болох вэ гэхээр Q эсрэг маань ямар цэнийг вэ? Мөн ямар зайд үүсэт байна вэ? Буюу бид нар энэ R-ыг олж болно гэсэн үг. За эндээс систем төслөө бодъё. За тэгэхээр бүгдэнд нь K гарчвал K-д хураачна. За тэгээд дээдлийн хэсгээс бид нар Q эсрэгийг олчихъя. Дээдлийн төслөөс Q эсрэг олох юм бол дээдлээс доотлоос нь олчих. За тэгвэл эндээс Q эсрэгийг олвол Q эсрэг гэдэг маань K-нууд нь хуваагдаад Q эсрэг маань Q бүрчих нь R дээр нэмэх нь A, хуваах нь A дээр нэмэх нь B болно гэсэн үг. За энэ Q эсрэгийг олсныгоо хэдүүлээ дээдлийн төсөл рүү орлуулад бодох юм бол Q A-гаас асуун B нэмэх нь Q R A нэмэх нь A дээр нэмэх нь B. За тэгээд R-ээс асуун A-гаар үржүүлнэ гэсэн үг. За тэнцүүдэг. За ингээд ижил хуваар өгөөд бид нар бодъё. За Q-нууд нь байгаа учраас Q хураагчна. За тэгээд
B дээр нэмэх нь А. Ирээс нь А. Агаас нь B гэсэн жил хоёр өгөөд бодох юм бол за эндээс B дээр нэмэх нь А. Ирээс нь А. За хасах нь ир дээр нэмэх нь А. Агаас нь B-гээр үржүүлнэ гэсэн үг. За ингээд тэнцээ тэнцүү. За эндээс ингээд бодох юм бол гишүүн мөртөө үржүүлээд бодох юм бол 2BR тэнцүү хасах нь 2A квадрат тэнцүү T гэдэг юм гараад. За эндээс R-ийг олох юм бол R нь A квадратыг хуваах нь B гэдэг юм гарчиж байна. За энийг авчид хэдүүлээ. Нэгтгэгчд рүү орлуулчих. За ингэснээр энийг авчид ийш нь орлуулад өдөр Q-ийг олчих. За тэгвэл эндээс Q A-гаас хасах нь B, нэмэх нь Q-ийг за A квадрат хуваах нь B, хасах нь A. За энэ дээр B суурь өгөх юм бол AB гэдэг юм гараад ирнэ. За энэ BD шиг хүртүүлүү гараад үржих чинь тэнцвүүдийг. За К-нууд нь хураагч чинь тий. За эндээс А калтнаас гаргах юм бол А-гаас хасна B. Тэгэхээр энэ дээр бид нар А суурь өгнө гэсэн үг. За ингүүл юу болох вэ гэхээр Q A тэнэмх нь B авч ингээд бодох юм бол Q A тэнцүү хасах Q ичиг B гэдэг юм гараад байна гэсэн үг. За эндээс бол Q ичиг маань л зөрөг тэмдэгтэй Q A-г хуваах нь B гэдэг зэн. Тэгэхээр энэ Q ичиг гэдэг нь бол өөрөө сөрөг цэник юм байна. Энэ юм байна. Сөрөг цэник байна гэсэн үг. За тэгээд ийм харьцааг үүсгэсэн цэник байх юм байна гэсэн үг. Ямар зайд өгөхлөр ийм зайд байна. За ингэж бодож. За тэгээ энэ хоёрын хоорондын харилцан үйлчлэг. Нэг нь уул нь асуултнууд юу вэ гэсэн мэхээр бөмбөрцгийн газар дуусан бол Q цэник ба бөмбөрцгийн харилцан үйлчлэл. Бөмбөрцөг гэхээр энэ бөмбөрцөгтэйгээ харилцан үйлчлэлтэй хүчийг асууж байна. За тэгвэл энэ индукцийн цэник маань энд одоо нэг ясны энд ийм цэгэн цэник байна гэж бодож байгаа учраас энэ Q ичиг хоёрын хоорондын харилцан үйлчлэлийн хүчийг олоход болно гэсэн үг. Тэгэхээр F гэдэг маань бол K Q ичиг хуваах нь R хоорондын зай. Энэ бол юм байх хэвээр. Тэгэхдээ энэ зай нь болохоор юу юм бэ гэхээр R-ээс хасах нь B. R-ээс нь B-гийн квадрат. Ийм болчихж байгаа. За тэгээ Q ичиг гэдэг маань бол орлуулчихна. За тэгэх юм бол K Q ичиг оронд орлуулах юм бол за энэ хасах тэмдэгтээ таталцсан гэсэн үг. Тэгэхээр энэ цэник бол цэнэгтвэл юу болчих вэ гэхээр ишигээ цэнэгтээ хүчүүлчихнэ гэсэн үг. За тэгэхээр энэ маань бол K Q ичиг оронд A-г хуваах нь B. Тэгэхээр квадрат болно B. Тэгээд R-ээс нь B квадрат. За R гэдэг маань бол A квадратыг хуваах нь B. Энэ бол A квадратыг хуваах нь B. За ижил хуваарь хүчий. За тэгэх юм бол асах K Q квадрат A B тэгээд A квадратаас асах B квадратын квадрат гэдэг ийм гарчиж байгаа гэсэн. За энэ бол тухайн цэник бөмбөрцөг хоёрын хоорондын харилцан үйлчлэлийн хүч гэсэн үг. Нэгсний энэ индукцийн Q ичиг Q хоёрын хоорондын харилцан үйлчлэлийн хүчтэй адилхан. За цэгэн цэник болгоцсон учраас мэдээж потенциал энерги маань бол ажил хэл юу болох вэ? Хүч ба энергийг олгож байна. За тэгэхээр потенциал энергийг олоход бид нар бол хангалттай. Энэ нь болохоор Q1 Q2 хуваах нь хоорондын зай. Цэгэн цэнийг хувьд бол ингээд бичдэг. Тэгвэл яг энүүтэй адилханаар шууд бичих юм бол хоорондын зай нь болохоор
К, Q штрих хоорондын зай. Ярээс асгана B гэдэг. За энийг ингээд бодоод оруулах юм бол К, Q квадрат А вахан А квадратаас асгана B квадрат. Гэдэг ийм гарч ирж байна. За ингээд ихний даалгавар болчихно. Хоёр дахь тохиолдол руу оръё. За тэгэнгүүт Q-ийн маань тусгаарлагдсан бөмбөрцгөөс тойргийн төвөөс нь BZ байна. За тэгээд энэ бөмбөрцөгтэй харилцан үйлчлүүлэх хүч болон энергийг олоо гэсэн юм даалгавар. За тэгэхээр энэ бодлогыг бодохдоо бол юу гэж бодох вэ гэхээр бид нар дамжуулагч бөмбөрцөг ямар шин чанартай гэдгийг мэдэх хэрэгтэй. За тэгэхээр цахилгаан хооронд оруулахад бол дотор талын цахилгаан хооронд бол 0 байдаг. За 0 байна гэдэг нь маань бол гадаргуу дээрх потенциалууд нь тогтмол байна гэсэн үг. Тогтмол байна. За тэгэхээр энэ шин чанарыг ашиглая. За тэгэнгүүт энд бол тогтмол одоо потенциалыг үүсгэхэд бол яах вэ гэхээр бөмбөрцгийн дотор талын төвд нь ямар нэгэн Q гэсэн цэник яг төвд нь байх юм бол гадаргуу дээрх потенциал тогтмол байна гэж үзье. Тэгэхээр энэ тогтмол байлгахын тулд хэдүүлээ яг өмнөх бодлоготой төстэй эхлээд потенциалыг нь тэг болгоод юу болох вэ гэхээр энэ бодлогыг хэдүүлээ ийм маягаар Q штрих за Q гэсэн цэник байлгаад за мэдээж энэ Q штрих маань бол сөрөг цэнэгтэй байна. За тэгэхээр ийм байх нөхцөлд за эндээс энд бол ямар нэгэн R гэсэн зайд байгаа. Энэ нөхцөлд бол энэ потенциалыг нэгдүүлээ тэг байх ямар нэгэн Q штрих гэдэг цэник олдно гэж мэднэ. За энэ Q штрих гэдэг цэник маань бол өөрөө юу болох вэ гэхээр Q үчиг нь А вахан B гэсэн юм хамааралтай байна. За А гэдэг маань бол энэ радиус А за B гэдэг бол энэ цэник хоёроо олох зай энэ болж байна. За нэг ийм цэник олох хэрэгтэй. За тэг болох. За тэгэнгүүт тэг болох ч ууртай тэг потенциал дээр ямар нэгэн Q штрих гэсэн цэник байна гэж. Тэгэхээр энэ бөмбөлөг дотор юу болж байна вэ гэхээр нэг ийм хоёр цэник үүсч байгаа юм тэр бодно гэсэн үг. Нэгсний бөмбөрцгийн бол цэник бол өөрөө тэг байгаа. Тэгэхээр бидний бодлого бол Q штрих болон хасах Q штрих гэсэн хоёр цэник за тэгээд энд Q гэсэн цэник байна гэж үзэж байна. Юу болж байна вэ гэхээр Q штрих Q гэдэг энэ цэнигийн хувьд бол энэ дээрх бол потенциал тэг болгоод за эргүүлээд Q штрихийн потенциал байна гэдэг маань бол юу болж байна вэ гэхээр нийлбэр нь P болно гэсэн үг. Нэгсний энэ бодлогыг бол нэг юм зайл ашиглаж бодож байна гэсэн үг. Юу болох вэ гэхээр энэ потенциалыг бид нар тэг дээр нэмэх нь P байна гэсэн үг. За тэг гэдэг маань бол энэ хоёр цэнэгээс шалтгаалаад потенциал нь тэг болно. Тэг болно. Тэгээд Q штрих маань бол P потенциалыг үүсгэнэ. За энэ санаагаар энэ бодлогыг бодъё. За тэгэнгүүт бид нар юу мэдж байгаа гэхээр Q штрихийг мэдж байгаа. Q штрих гэдэг маань А вахан B. За тэгвэл бид нар энэ зайг олж болно. Энэ зайг хэдүүлээ R гэж. За энэ бол өмнөх бодлоготойгоо бид нар гаргаж ирсэн B гэдэг маань бол R гэдэг маань бол А квадратыг вахан B гэсэн бол одоо бидний бодлогон дээр R нь B нь R болчихно гэсэн. Тэгэхээр энэ хоёрын байрыг сэлжих юм бол энэ R гэдэг нь бол A квадратыг вахан B ялгаагүй гарч ирнэ гэсэн үг. За тэгэнгүүт эндээс юу болчихно вэ гэхээр бид нэр Q штрихийг олцсон яг өмнөх бодлоготойгоо адилханаар потенциалыгаа тэг байлгах хоёр цэг сонгож байгаад бодоод энийг олчихно. За тэгээ R-ыг олчихно. Хоёр систем төсөл бичээд. За ингээд ерөнхийдөө бид рүү асуудал дууссан. Тэгвэл энэ тогтмол P гэдэг потенциал нь юу байх юм бэ гэхээр шалгах юм бол энэ бол P гэдэг бол K Q штрих хуваах нь A байх хэрэгтэй. Радиус нь A. Тэгэхээр энийг ингээ орлуулах юм бол Q штрих гэдэг маань Q A хуваах нь B тэгээд
хуваах нь А. Энэ учраас К, Q хуваах нь B-тэй ямар яг адилхан. Нэгсний энэ цэнгийн энүүний төвд үүсгэж байгаа потенциалтай энэ гадаргуун потенциалууд нь ямар байна гэсэн үг? Тэнцүү байна гэсэн үг. Тэнцүү байна гэсэн үг. За. Ийм юм гарч иж байна гэсэн үг. За одоо эндээс бид нар бол цэнэгүүдээ мэдчихлээ, зайнуудаа мэдчихлээ. Тэгэхээр харилцуулах хүчийг олж болно. Тэгэхээр энд бол юу болж байгаа гэхээр Q цэнэг дээр энд Q штрих цэнэг маань сөрөг цэнэг учраас энэ бол таталцсан. За Q штрих гэдэг цэнэг энэ хоёрын нийлбэр маань тэг байх хэрэгтэй. Яа тэгэхээр энэ бөмбөрц маань бол тусгаарлагдсан. Тэгээд цэнэггүй байгаа учраас нийлдэн тэг. Тэгэхээр энэ Q штрих Q2 маань бол хоорондоо түлхэлцэн. Тэгэхээр бол F таталцах. За тэгээд түлхэлцэх гэсэн энэ хоёр хүчний нийлбэр энэ зэг дээр яг нь тооцогдно гэсэн үг. За ингээд бодох юм бол бид нар К, Q, Q штрих за таталцах нь хэдүүлээ сөрөг чи хуваах нь энэ хоёрын хоорондын зай. За энэ зай бол юу болж байгаа вэ гэхээр B-гээс хасах нь R болно гэсэн үг. Энэний квадрат. За тэгээд нэмэх нь К, Q, Q штрих хуваах нь за Q штрихын тоотыг мэдж байгаа. QA хуваах нь B. Тэгээд хоорондын зай B. Нэгэсний төвөөс нь энэ хоёр хоорондын зайг бид нар B гэж үзсэн. За энд бол ямар нэгэн үйлчлэх хүч гарч ирнэ гэсэн үг. За энэ дэр бид нар Q штрихээ орлуулад K Q штрих калнаас гаргаад тэгээд нэг хоохон B-гээс хасах нь R-ийн квадрат. За тэгээд нэг хоохон B. За Q штрих гэдэг маань орлуулах юм бол Q квадрат A хуваах нь B болчихно гэсэн үг. За R гэдэг маань бол өөрөө R гэдэг маань бол A квадрат хуваах нь B ах. За энэ дээр B ижил тойрох юм бол энд B квадрат болоод энд хуваар нь B гарч ирээд энд хүртүр дээр B квадрат гараад ирнэ гэсэн үг. B квадрат. За энийг ингээд бодох юм бол юу болох вэ гэхээр эндээс эндээс нэг хурангуулдаг шаардлагагүй. Ер нь ингээл болчихдоо. Ингээд гараад ирчихнэ. За харилцан үйлчлэл энерги гэж. За энэнийг бол нэг зөвхөн энэ цэнэг дээр ярьж байгаа учраас бол харилцан үйлчлэлийн потенциал энерги яригдана. Тэгэхээр бид нар ажил гэдэг маань асах FDL интеграл гэсэн үг байна. Тэгэхээр энэ хоёрын хоорондын харилцан хүчний хүчийг DL дээр нь буюу энэ цэнгийг хязгааргүйгээс зөөж авчих ажлыг тооцно гэсэн үг. За тэгвэл энэ цэнийг дээр яригдж байна гэдэг маань энэ бөмбөрцөг дээр ярьж байгаа учраас Q штрих Q-гийн харилцан үйлчлэл хасах Q штрих болон энэ Q штрих энэ Q-гийн харилцан үйлчлэлийг тооцоход бөмбөрцөг Q2-ын хоорондын харилцан үйлчлэлийг тооцож байгаадаа яг адилхан байна гэсэн үг. За тэгвэл эндээс бид юу болох вэ гэхээр хасах Q штрих за хуваах нь хоорондын зай гэдэг маань B-гээс хасах нь R. За нэмэх нь Q штрих хуваах нь хоорондын зай нь B гэдэг. Энийг бичнэ гэсэн. За эндээс ингээд бичээд B болон R-ыг орлуулах юм бол Q квадрат за тэгээд A хуваах нь B-г халахаас гарах чинь за тэгэх юм бол энд B хуваах нь B квадратаас нь A квадрат за тэгээд энд бид нар тэмдгээ харилцсан ба шүү дээ. Энд хасаа тэмдэг байна. Тэгэхээр энд хасаа тэмдэг гарч ирнэ. За тэгээд нэмэх нь
И-г хуваах нь B гэдэг юм гарч ирнэ гэсэн үг. За ингээд ерөнхийдөө бол бидний бодлого төгчлөө.